Энэ өдрийн мэндийг хүргье залуучудаа. За өнөөдөр бол хотоос гараад цэвэр агаар цайхан гарцсан найрамдлын ойролцоо ирсэн байна. За хотын утаанаас жоохон ч гэсэн ингээд өнөөдөр бол цэвэр агаарт бол маш сайхан байна. Өнөөдрөөс гадаа их сайхан дулаах өдөр байна. За тэгэхээр өнөөдөр бид нар бас энэ юун дээр ирсэн байна? Энэ нэг хотгонд ирсэн байна. Найрамдлын ойролцоо. За энд яах ч ирсэн бэ гэхээр утаагууд зуухыг бас дуршиж үзэхээр ирсэн байгаа. Надын хувьд бол их сонирхолтой санагдаад байна л да. Утаагууд зуух гэхээр одоо яг ямар байдгийг бодлоо. Их сонирхолтой санагдаж байгаа. Тийм учраас одоо энд орж хамтдаа танилцъя гэж бодож байна. Ингээд хамтдаа орцгоё. За сайн байна да. Сайн. За сайхан үйлчж байна. Сайхан. За бид нар хотоос явж байгаа юм аа. Тэгээд энэ монголчуудын хийсэн цахилгаан цугтай танилцаад явж байгаа юм. Тэгээд энэ хотхон бол тэр чигээр хэрэгэлт юм байна шүү дээ, тий? За орж ирэхэд их сайхан дулаахан байна. Тэгээд танах энэ байранд орж ирээд хэдэн сар болж байна? Манай одоо 2 сар гарсан л болж байна да. За хэдэн метр квадрат? Манайх 100 гаруй квадрат метр. Тэгээд ингээд энэ өрөө тэгээд дэвшээ гараж дээрээ 3 өрөө, 0 өрөөнүүд 0 өрөөтэй. Тэгэхэд манай байр бол дулааны хувьд бол дулаалдаг. Маш сайхан дулаахан. Байрны хувьд бас дулаалтай хувьд бас сайн шийдэж чадсан биз дээ, тий? Маш сайн шийдэгдсэн тийм ээ. Тэгээд энэ цахилгаан зуух бол ямар ч агаар юм болтол авахгүй бидэнд. Гадаа гараад орчиндөө гарсан ч гэсэн бидэнд бол маш их сайхан сэнгэг агаартай. Утаа байхгүй юм чи. Харин тийм юм байна. Би энэ цахилгаан зуух гэхээр хурж ирсэн хотхон байхаар бас их гайхаад байгаа. Тэгээ сонирхоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чи бас одоо эрүүл агаарт эко бүтээгдэхүүн хэрэглээд байж байгаа юм байна шүү дээ, тий? Одоо 100 м квадрат иймэрхүү хэмжээтэй 2 давхар байшин ер нь сарын одоо тог цахилгааны мөнгө гэж ер нь хэд гарч байна. Одоо үзэж байгаа хүмүүс маань бас сонирхож байгаа бах тий. За манайх бол 100 гараас бол нэг 200 дотор л юм да. Бүх хэрэглээ нь орооч үү? Боломж юм шүү. Боломж тий. Боломж. Гэртээ авах юм бол бидний шүү дээ нүүрсээ төлнө сар тий 100 мянган төгрөг. Хэрэгтэй юм шүү тийм ээ. Хүмүүс модоо төлнө. Бидний чи тэгэхэд энэ дөр бүх хэрэглээрээ 200 мянган төгрөг гэдэг чинь боломж. Бидэнд бол одоо тэтгэврийн нэсэн бидний бас бол. За тэгэхээр бид нар одоо энэ цахилгаан зугтай танилцах гад ирсэн учраас танаа үүслийн өрөөрөө ороод зуухыг чинь бас орж хараа танилцаж болох уу? Болно. За, ийшээ яваад очихоо тий. За. За ингээд Монголд үйлдвэрлэсэн цахилгаан зуух маань одоо та бүхний харж байгаа энэ жижигхэн зуух байна. За энэ дээр бол градустай 30-аас болоод 110-ын хооронд градусаа тохируулах боломжтой. За тэгэхээр хүн одоо утсаараа цахилгаан зуух асааж унтрааж болохыг та бүхэнд харуулъя. За, мессеж рүү ороод за одоо та бүхэнд асааж үзүүлье. За мессеж явууллаа. За одоо асах хэвээр. За одоо ингээд энэ хүү цахилгаан зов маань шууд ингээд автоматар ажиллах боломжтой болж байгаа. За одоо унтраахыг хүсэх юм бол мөн ялгаагүй. Мессеж рүү ороод. За мессеж явууллаа. За мессеж явуулсан. За ингээд сая бидний үзүүлсэн жижигхэн хөөрхөн цахилгаан зуух маань энэ 2 давхар 100 м квадраттай байшин бол үнэхээр сайн халааж чадчихэв. За ингээд 100 одоо энэ паранд үзэх хөрх юм бол гар хийцгүй маш сайн халж байна. Тэгэхээр манай Монголын инженерүүд энэ уран ухаан хэрхэн хөгжснэг бас энэ дээрээс харах боломжтой юм аа. Тэгэхээр энэ зуухыг хийсэн одоо Монгол инженерүүдтэйгээ та бүхнийг одоо уулзах гэж бодож байна. За сайн байна уу? Ажил төрлөн сайн аа. Сайн байна. Сайн. За би өнөөдөр яг танаа үйлдвэрлэгч цахилгаан зуухыг газар дээр нь очиж танилцаад ирлээ. Маш олон сонирхолтой зүйлүүдийг олж мэдэж авлаа. За тэгэхээр 100 м квадратад нэг жижигхэн төхөөрөмжийг тавьсан байхаар би гайхаад байна. Ер нь энэ цахилгаан зуух ер нь хэд хэдэн метр квадратад халаах хүчин чадалтай юм бэ? За зуух маань болохоор юу л да 50-аас хавуулаад тэгэл 500 м квадрат хүртэл хүчин чадалтаар хийгдэж байгаа. Та хэдий очиж үзсэн зуух маань болохоор 100 м квадратын зуух байгаа. Энд чи бас нэг зуух байгаа л да.
За энэ чинь болохоор бүр илээ том болоо явчих чинь үгүй тий. Энэ арай том. Энэ болохоор эн чинь хэд илээ? Эн чинь болохоор 120 м квадратынх нь. 120 м квадрат. Тий. Ийм цахилгаан зоох байгаа. Энэ гар утаснасаа удирддаг. Тохирохтой. Удирддаг GSM системтэй. Тийм Монгол тайлбартай байгаа л да. Нэр утастай гэснээс сая би бас үзсэн чинь шууд ингээд утсаараа унтраагаа тасаагадлаа шүү дээ. Тий. Утаснасаа удирдах асаах боломжтой. Тэгээд зоох маань болохоор дотроо энгийн зоох гэж байгаа. Гар утаснасаа удирддаг, гар утаснасаа удирддаггүй бас гэ энгийн зоохнууд байгаа. Тэгээд энгийн зоох нь болохоор 50 м квадратынх нь бол манайх 270 мянган төгрөгөөр худалдаанд гаргаж байгаа. За. Тийм байгаа. Тэгээд энэ зоохнууд бол их олон төрөл байгаа. Тэгээд мэдээж хэрэг энэ GSM системтэй гар уснасаа удирддаг энэ зоох нь бол арай өөр үнэлгээтэй. Үүний хувьд арай үнэтэй болоо явчихж байгаа. Утаснаас удирддаг өөх буцах шугамны нэтэлтэй байгаа. Буцах шугамны нэтэлтэй холбооно. Өхөн энэ дээдлээсээ гарч ирнэ. Тэгээ ийм зоох байгаамаа. Утаснаас гэснээс. За одоо Монголд бол хуваарь бизнес эрхэлж байгаа олон иргэд байгаа шүү дээ тий. За хуваарь аж ахуй үйлдвэр одоо юу гэдэг авц гараж засвараар үйлчлэгээ тий. Тэр үед бол одоо ингээд шууд энэ одоо цахилгаан 100-аад тавихад заавал галч малч гэдэг шаардлага авах уу гэрээсээ хасаагаад гэрээсээ унтраах боломжтой байна шүү дээ. Тийм боломжтой, бүрэн боломжтой. Тэгээд бидний хувьд бол 100-аа энэ 18 оноос анхныхаа үйлдвэрлэлтийг эхлүүлсэн байгаа. Анхныхаа үйлдвэрлэлтийг эхнийхэн 100 шиг хийсэн байгаа. Тэгээд бид энэ 100-ныхаа судалгаа үйлдвэрлэлээ эхлээд 3 сарын хугацаа өнгөрцөн байна. Тэгээ хамгийн ихний хэрэглэгч бол одоо бараг 2 сар гарангийн хугацаа болчихоо да. Энэ 100-ыг ашиглаад. За бараг тийм гэсэн үг. Тэгээд та хэдийн өнөөдрийн очдог чинь хотхон байгаа байсан тийм ээ? Тий. Хотхон байсан тий. Peace Town. Тийм Peace Town гэдэг хотхон байсан. Би манайхаар үйлчлүүлсэн тийм газар байгаа. Peace Town хотхон нь бол манайхаас бүх сууцандаа манайхаас 100 авч сурлуулсан байгаа. Тэгээд тэр тухайн хотхны зарим нэг айл нь орцсон байгаа хаа. Бараг орцсон халаалтны ажлаа явуулж байгаа хаа тийм ээ. Тий. Тэгэхээр одоо цахилгаан 100 гэхээр одоо би бас үзэгчтэй бас тодорхой мэдээллүүдийг бас гүйцэтгэж чадаагүй байх гэж бодож байна. Тэгэхээр та бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч. За цахилгаан 100 бол манайх 50-аас 100 м 50-аас 500 м квадрат хүртэл хүчин чадалтайгаар үйлдвэрлэж байгаа. Зоохнууд маань бол 9 кВт-аас дээшээ илүү гараад ирэхээр 380-аар ажиллахаар хийгдэж байгаа. Энэ болохоор 120 м квадратын 12 кВт-ийн зоох. Энэ бол 380 вольтоор ажиллахаар хийгдэж байгаа. Ер нь бол зоохны хүчин чадлыг бид 9 кВт-аас 220 хэрэглээг бол 9 кВт-аас тийш илүү гаргаж болохгүй байна. Яагаад тэгэхээр бас гэр хорооллын айлууд маань цахилгааны хүчтэй бас доголдолтой ирж штэ тийм ээ. Цахилгааны доголдолын асуудлыг төр засаг маань шийдэж өгөөсэй. Тийм ээ. Одоо нийт гэр хорооллын айл өрхүүд маань цахилгаан 100 хаваа тавьчих гэхээр цахилгааных нь хүчтэл нь хүрдэггүй тий. Хүрдэггүй нэг тийм тал байна. Зарим айлууд нь болчихж байна. Тэгээд төр засаг маань бас нэг хэсэг бас нэг галдаг зуух гэж нэг хэсэг шуурлаа шүү дээ. Гаднаас олон төрлөөр болж ирээд байгаа шүү дээ. Харин тий. Тэгэл янз янзын зуух. Миний мэдхийн л гаднаас зуух 7-800 мянган төгрөгийн өртөгтэй зуух худалдаж авчаад нөгөөдгийг Монголын зах зээл дээр одоо жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг шууд хаагаад гадны бүтээгдэхүүн дэмжиж оруулж ирж байна. Нэгт. Хоёрт гэх юм бол төр засаг маань заавал гадны бүтээгдэхүүн дэмжиж яхаар үндэснийхэн үйлдвэрлэл болох үндэснийхэн бүтээгдэхүүнийг дэмжиж худалдаанд гаргахад нь дэмжлэг үзүүлээсэй. Болж өгвөл шөнийн тарифыг 100% бүрэн гүйцэд одоо тэглээд бүтэн сарын турш шөнийн ашигласан тарифыг тэглэхийг бол би хүсэж байгаа. Тэгэх юм бол бид утаанаасаа илүү хурдан хугацаанд сална гэж олж харж байгаа.
Одоо энэ утаатай тэмцгээд олон ажлуудыг хийж байгаа тэр яг энэ Монгол инженеруудыг хийсэн энэ цахилгаан 100 гэдэг бол одоо маш тов хувь нэмэр юм болов гэж би олж хараад байгаа шүү дээ. Зүйтэй тийм. Энэ бол бидэнд бол галдаг 100 гэснээс илүү цахилгаанаар л бид халаалтаа шийдэж утаанаас сална. Би ч гэсэн тэгж л олж харж байгаа. Тэгээд манай 100 бол бид бол хэрэглэгчтэй бол ямар давуу тал болох вэ гэхээр үндэснийхэн үйлдвэрлэлийг гэдэг утгаараа бид одоо энэ чинь буух эзэн буцах хэрэгтэй. Одоо ямар нэгэн гадны 100 худалдаж авчаад нөгөөх нь нэвтрэл хэмтэл гарлаа гэхэд тэр 100-аа барайл гадаад руу явахгүй штэ хэрэглэгч маань тийм ээ. Тэгээд бид Монголдо үйлдвэрлэж байна. Ямар нэгэн мэдгүй зүйл гарахад холбогдох утас нь 100хан дээрээ байна. Нэр хэдэн сарын баталгаа өгч байгаа лээ? 100-ндаа манайх 6 сарын баталгаатай хугацаа олгож байгаа. За 6 сар дотор тэгэхээр үнэтэй. Тийм боломжтой. Яг нэг байгалийн гамшигаас бус зүйлийг бол манайх өөрсдөө хариуцсан шүү дээ. 100 бол олон төрлөөр хийгдэж байгаа. 50-аас 500 м2 хүртэл хүчин чадалтайгаар хийгдэж байгаа. Тэгээд бид бол төр засгаас бол ямар дэмжлэг үзүүлээсэ гэж байгаа юм гэхээр заавал гадны 100-ыг худалдаж аваад өндөр үнээр худалдаж аваад ард иргэдтэй үнгүүгээр тарааж штэ. Тэгэхэд төрийн худалдаа авалт гэж гадны 100-ыг худалдаж авч байгаа байхгүй. Тэрийг л би болмоор шиг санагдаад байгаа байхгүй. Манай тийм төрийн худалдаа авалт гэдгийг л дотоодоос үндэсний үйлдвэрлэгчийг дэмжиж хийх хэрэгтэй гэж ойлгож байгаа. За баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдөр Монгол инженеруудынхаа зохион бүтээсэн цахилгаан зоохны талаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд тус байгууллага маань бас өшөө барилга байгууламж болон за хаус олон төрлийн байгууллагуудтай хамтарч ажиллахад бас бэлэн байгаа. Тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор хуудасаараас холбоо хараад мэдээллүүдийг авах боломжтой юм а гэдгийг та бүхэнд хэлж байна. За ингээд Монгол инженеруудынхаа хийсэн цахилгаан 100-ыг дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотооддоо хөрөнгө оруулцгаая. Баярлалаа та бүхэндээ.